329 дугаар анги нам дарсан нь. Зэрэглээ таянга сургууль Лиовгоос тийм ч хол биш. Ангийн хүмүүс сөөг тэргээр хэдэн өдөр явна. Харин Чүфэн бол хагас өдөр л явна. Хагас өдрийн дараа Чүфэн аль хэдийн зэрэглээ таянга сургуульд ирээд гэтэн орлоо. Зэрэглээ таянга сургууль 2 дугаар зэрэглэлийн сургууль байж сурагчид настангууд нь тэмч дорой биш байсан ба Азурын нутгийн 1 дугаар зэрэглэлийн сургуулиудаас дутхааргүй хүчирхэг байсан юм. Энэ сургууль Чүфэнд аюул учруулж чадахгүй. Эгигийн хүчийг зээлснийхэн дараа Чүфэн хангалттай зэрэглээ таянга сургуулийг сөөрүүлж чадна. Гэхдээ Цэн нутаг Азурын нутгаас тэсөөр болохоор Чүфэн болчмгүй үйлдэл хийсэнгүй. Тэгээд Чүфэн ертөнцийн сүнсний луужингийн зааснаар зэрэглээ таянга сургуулийн гол хэсэгт байдаг өнгөлөг цэцэрлэгт орж ирэв. Лида төвөг хорьсон зэрэглээ таянга сургуулийн залуу захирлыг олохоор Чүфэн аажмаар ойртсоор хэдэн хүн олж харлаа. Тэд бүгд залуухан байсан ба бүгд парафаунд төвшних байв. Ялангуяа арзгар босоо үстэй залуу парафаундын 6 дугаар төвшөнд орчихсон байв. Азурын нутагт өдийн насан дээр ийм төвшөнд орсон тоото хэдхэн л хүн бий. Гэтэл Цэн нутгийн хэлийн захаар хүртэл ийм хүчирхэг төвшөнтэй залуус маш олон харагдав. Ингээд харьцуулахтал Цэн нутаг, Азурын нутаг хоёр ямар их хүчний ялгаатай нь тод байлаа. Чүфэн хурдхан шиг гүйж ороод захирлын зодоод Лида төвгийн хаан байгааг асуухыг хүссэн ч мянган мангас уулын талаар ярьж байгаа тэдний яриаг сонсоод азансан юм. Алдарт тосгоныг ингэж удаан чимээгүй байжгаад өөрсдөө эхэлж мянган мангас уул руу дайрна гэж бодож ч байсангүй. Харин тийм ээ. Нэг ууланд 2 бар, нэг улсад 2 хаан оршдгоо гэдэг шиг. Мянган мангас уулын мангаслаг араатнууд хэнд ч саад болохгүй ууландаа байгаа ч гэлээ Цэн нутгийн захирагч алдарт тосгон юу гэж тэднийг газар нутаг дээр байлгахыг зөвшөөрөхөв дээ. Мянган мангас уултай хийх дан цаг хугацааны л асуудал байсан юм. Гэхдээ алдарт тосгон үнэхэр хүчирхэг шүү. Тэд сүүн цуглаан зарлаж бүхий л үзэсгэлэнтэй гоцсуутнуудаа нөхөрт гаргах гэж байгаа. Одоо Цэн нутгийн бүх залуу үеийнхэн алдарт тосгонд цуглаж байгаа. Энэ мэдээ үнэн үү худлуу? Мянган мангас уулыг устгах гэж тэд ийм арга хэрэглэж байгаа мó? Нутгийн бусад бүлгэмүүдтэй хүч нэгтгэж дайрах гэж байгаа мó? Маргаангүй нэ. Тэд бусад бүлгэмүүдтэй хамтрна гэж зарлаагүй ч гэлээ сүүн цуглаан нь амжилттай болох юм бол тэд бусад бүлгэмүүдтэй худын харилцаатай болно. Тэр үед алдарт тосгон мянган мангас уул руу дайрах юм бол худ болсон бүлгэмүүд нь зүгээр суухгүй лавтай. Тэр ууланд маш олон эрдэнэс байгаа шүү дээ. Бусад нутгийн хүчирхэг бүлгэмүүдтэй худ боллоо гэхэд хоёр эртээ сэлмнээс хөөрцгүй зүйл. Хэрвээ төлөвлөснөөр нь болохгүй бол охинчгүй, айрамчгүй болж 2 дахин ихийг алдах нь байна. Тэд арай л хэнэггүй хандаад байгаа биш үү? Алдарт тосгонд бодсон юм байгаа байхаа. Бид тийм зүйлсэд санаа зовоод яах вэ? Харин сүнсний нутгийн Жиовгийн ирээдүйн ахлагч Жицэммийн сүүн цуглаанд оролцох гээд аль хэдийн Цэн нутагт ирчихсэн гэсэн. Ганц Жицэммийн ч биш. Тан нутаг, Сүн нутаг, Юан нутаг, Мин нутаг, Сүүн нутгийн залуу үеийн бүх шилдэгүүд нь сүүн цуглаанд оролцох гээд Цэн нутагт ирчихсэн. Тэнгэр минь алдарт тосгоны холбоос үлжээ ийм өргөн гэж бодож байсангүй шүү. Тэгэхээр 9 нутгийн бүх шилдэг залуу үеийнхэн Цэн нутагт цугларчихсан гэсэн үг үү? Тэр гоцсуутнуудыг нэг харж хэмсэн. Сүүн цуглаанд зөвхөн залуу үеийнхэн оролцох эрхтэй. Урлаггүй оролцогчид бүгд шалгуур давах ёстой болохоор бидэнд ч найдвар байхгүй бололтой. Тэдний яриаг сонссон Чүфэн өөрийн эрэхгүй тогтлон ингэж бовтнов. Алдарт тосгоныг мянган мангас уул руу давтална гэж бодож байсангүй шүү. Бүх нутгийн хүмүүсийг цуглуулж байгаа нь надад л ашигтай хэрэг. Саяын сонссон мэдээ нь Чүфэнд маш сайхан мэдээ болсон болохоор тэдний дэмий яриаг сонсолгүй сүнс мэд ухас хийхэд танхим дотор орж ирлээ. Тэнд байсан 3 арзгар үстэй залуу руу Чүфэн хараад инээмсэглэн асуулаа. Чи зэрэглээ таянга сургуулийн захирал уу? Гентийн явдал тэдний гүн цочролд орууллаа. Ялангуяа залуу захирлыг. Түүний царай нь маш ихээр ховирч Чүфэн рүү чичлэн заагаад сандран асуулаа. Чи хэн бэ?
Гэвч Чүфэн хариулалгүй гараа савчин цохиж зэрэглээ таянга сургуулийн захирлыг газарт шаав. Парафаундын 6 дугаар төвшний хүчтэй тэр Чүфэний цохилтыг дээлэлгүй шүдэн бутран унсан юм. Намайг асуулт асуухад хариулж бай. Битгий өөдөөс хинбэ гэх мэтийн балаа юм асуугаад бай. Гэд Чүфэн түүнийг цогсныхон дараа хүйтнэр хэллээ. Энэ үед тэнд байсан охин залуу хоёр айснаасаа болж царайн цонхиж цайлаа. Чүфэн сургуулийнхан захирлыг ганц цохилтоор унгааж байгааг харсан тэд Чүфэнийг тулааны мастер гэдгийг сайн мэдж байсан юм. Тэд өгч хэлэлгүй тал тийшээ зугдах үед Чүфэн гараа дэлгэн саарл өнгөтэй сүнсний тойрог ундран гаргаж тэднийг бүслэн авлаа. Зугдах нь битгий хэл тэдний хоолойч гарахгүй байлаа. Ахад нэг асууя. Чи зэрэглээ таянга сургуулийн захирал уу? Гэж Чүфэн бусдын тоолгүй арзгар үстэй залуугаас асуулаа. Тийм ээ. Зэрэглээ таянга сургуулийн захиралч эргэлзэлгүй шууд хариулав. Хэсэг хугацааны өмнө чи Ли Датов гэдэг гол танхимын сурагчийг хорьсон уу? Гэж Чүфэн асуув. Ли Датов? Би тийм хүн мэдэхгүй. Гэж арзгар үстэй залуу толгоогоос ихсэрлээ. Ингээд мэдэхгүй байгаарай чи. Гэвч Чүфэн түүний нүүрлүү шанаатахад арайхийн босож зогссон залуу захирал буцаад газарт шаан унав. Хэлье. Зэрэглээ таянга сургуулийн сурагчдаас намайг хэлгнүүлсэн хинч вэ? Газар доорх шоронд хоригддаг. Таны асуусан хүнч бас тэнд байгаа байх. Гэж зэрэглээ таянга сургуулийн захирлын хандан нам дарагдан хариуллаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 330 дугаар анги. Залуухан хүү. Зэрэглээ таянга сургууль бусад 2 дугаар зэрэглэлийн сургуулиудаас ялгагдахгүй байлаа. Сурагчид настангууд бүгд л нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан байв. Бэлтгэлээ хийх нь бэлтгэлээ хийж, ярилцаж суух нь ярилцаж, ёс тойл жаргалын орон мэт. Гэхдээ хинч сургуулийн захирлыг залуухан хүүд бялб нүдүүлж байгааг мэдээгүй юм. Битгий цохилдоо гүйж байна. Би танд хүссэн бүхнийг чинь өгье. Зэрэглээ таянга сургуулийн залуу захирлын хамар нь хөхөрч, хацар нь пембийн хавдсан байлаа. Түүний царайг харсан хинч түүнийг захирал гэж хэлэхээргүй байв. Чи намайг хэн гэж бодов? Чиний өчүүхэн хөрөнгийг дээрэмтгэхэр ирсэн дээрэмчин гэж бодоо юу? Гэж Чүфэн хүйтэн мөртлөө бардам хэлэхдээ гараа сунган залуу захирлын агуулга цүнхийг авахдаа нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр луу ширтлээ. Дүү энийг ав. Гэд тэр хоёр ч бас агуулга цүнхээ аваад Чүфэнд өглөө. Муугүй шүү. Та хоёр овоо нүдтэй юм. Гэд Чүфэн тэдний агуулга цүнхийг халааслаад толгойд өглөө. Тэдний хэрэгм зэрэг өндөр болохоор агуулга цүнхэнд нь дажгүй юмнууд байж магадгүй. Гэхдээ Чүфэн шиг нөөц баялагын өндөр шаардлагатай хүнд бол тэдний энэ их хөрөнгө нь юу ч биш. Гэхдээ Чүфэн одоогоор ямар ч хөрөнгөгүй байсан болохоор тэднийхийг авахаас өөр аргагүй байлаа. Тэдний агуулга цүнхнүүдийг хураасныхаа дараа Чүфэн залуу захирал руу ширтээд хүйтнэр хэллээ. Чи сайн сонс. Өнөөдөр би Ли Датовыг авч явна. Юу ч болоогүй юм шиг байсан чинь дээр шүү. Хэрвээ чи Ли Датов юм уу түүний овгийг гэмтэх юм бол ганц чи ч биш танаа аав болон зэрэглээ таянга сургууль тэр аяараа үүлийн үрээ хүртэнэ гэж мэдээрэй. Үгээ хэлж байхдаа Чүфэний харц нь мөс мэт хуйтэрч алах хүслээр дүүрэх үед тэдний бие нь хүйт тааж дагжин чичирлээ. Түүний үгийг сонсож харцыг харсан тэд ч Чүфэнийг тоглоогүйг сайн мэдэж байв. Дараагаар нь Чүфэн гараа сунган залуу захирлын бүсэлхийнээс пайз тэмдгийг аваад ингэж хэллээ. Энийг чинь би түр авлаа. Хагас өдрийн дараа сүнсний тойрог өөрөө устна. Үгээ хэлж дуусаад Чүфэн явах гэтэл зэрэглээ таянга сургуулийн захирал ингэж асуув. Та яг хэн юм бэ? Түүний асуултыг сонссон Чүфэн эргэж хараад инээмсэглэн хариуллаа. Асуура. Нэрээ хэлээд Чүфэн угсгийн хараагаад сүнсний тойргоос гарan явхад залуу захирал болон бусд нь гүн цочролд орсон юм. Тэд Чүфэнээс маш их айж байсан нь илт байлаа. Өнөөдрөөс эхэлж тэд залуу хүүгийн царайг маш тод санаж явах болно. Тэднээс жаахан Асуура гэх нэртэй хүү асар их хүчтэй байсан болохоор тэр шүү дээ.
Зэрэглээ таянга сургуулийн шоронд олон хүн хоригддог. Тэд янз бүрийн шалтгаанаар хоригддог ч гэлээ хамгийн их зовдөг нь залуу захирлыг хэлгэнүүлсэн хүмүүс. Энд тэд ямар ч шийтгэл хүртдэггүй ч гэлээ тулааны урлагаар хичээллэж болдгүй. Тэгснээр тэд ирээдүгөө баллаж булшрууга өдрөөс өдөрт ойртож байна гэсэн үг. Залуу захирлыг хэлгэнүүлсэн хүмүүс тэгж л дуустдаг. Хараач, тэр хүн залуу захирлыг хэлгэнүүлээд энд хоригдсон гэсэн. Тэгвэл тэр өгсөн хүнээс ч ялгаагүй. Залуу захирлыг хэлгэнүүлсэн хүмүүсийг бурхад ч аварч чадахгүй. Гэж хэдэн хоригдлууд шоронгийн өрөөний буланд суух торонхай залуу руу зан ярилцав. Хөөе жаала, чамаа хэн гэдэг юм? Залуу захирлыг хэлгэнүүлснээсээ болж шоронд орсон гэдгийг сонссон бусад хоригдлууд түүнийг бүслэн аваад асуулаа. Ли Датов гэдэг ямар хэрэг гарав? Залууч тэднээс айж байсан юм. Шоронд хоригдлууд нэг нэгнээ зодох нь энгийн үзэгдэл. Тэр залуу захирлыг хэлгэнүүлсэн болохоор бусд нь бөксдолох зорилгоор түүн рүү дайрах нь ойлгомжтой. Тийм ч учраас залуу захирлыг хэлгэнүүлсэн хүмүүс ихэвчлэн бусад хоригдлуудад зодуулж өгдөг. Юу? Чамаг Ли Датов гэдэг юм уу? Миний сонсч байсан хамгийн хогийн нэр байна. Энд ирээд сөхөрч суугаад өөрийгөө мянган удаа алгад. Гэж нэг нь Ли Датов руу чэжлэн хаашгирлаа. Би тантай ямар ч үс хонцонгүй байхад та яагаад намайг ингэнэв? Ли Датов аимхаач гэлээ бусдын өмнө амархан сөхөрдөг хүн биш байсан юм. Новш чинь өөрийгөө алгад гэсэн бол алгад. Өөдөөс цор хийн гинэ. Энийг нүдээд өг. Ли Датов өгөнд нь орохгүй байгааг харсан эрэгтэй уурлан хөлөө өргөөд Ли Датовг газар унтал өшөглөх үед бусд нь ч түүнийг нүүр нүдгүй балбаж эхлэв. Болцгоо, яаж угаа юм? Яг энэ үед харуул хийдэг настангууд шоронгийн хаалгыг нээн орж ирээд хашгирлаа. Тэр настангуудын ард эрхэмсэг залуухан хүү зогсож байв. Настан, энэ жаал залуу захирлыг хэлгэнүүлээд зогсохгүй хийсэн хэрэгтэй гэмшихгүй байна. Дээрээс нь захирлыг доромжилсан. Зэрэглээ таянга сургуулийн сурагчийн хувьд би захирлын өмнөөс түүнд хичээл зааж байла. Тийм ээ Наста, энэ жаал дэнтүү бүдүүлэг юм бэлээ. Бид түүнийг сайн шийтгэх ёстой. Тэрнийг бүх насаар нь хорьсон ч багдана. Нэгнийхэн амыг дагуулan бусд нь ч бас Ли Датов руу дайрсан шалтгаанаа зөвдгөн тайлбарлав. Тэд ч бас буруу зүйл хийгээд хоригдож байсан ч гэлээ. Залуу захирлыг хэлгэнүүлж хоригдсон хүмүүсийг зодож настангуудад сайн сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Энэ үед Ли Датов толгой гудайлгаад өөрийгөө өмгөөлсөнгүй. Учир нь түүнд тэдний хэлсэн шалтгааны эсрэг хэлэх зүйл олдохгүй байсан юм. Тэдний тайлбарыг сонссон настангууд тэдэнд туслаад зогсохгүй өөрт нь хүнд шийтгэл өгөх нь тодорхой. Гэвч Ли Датов өөрийгөө ингээд баларсан гэж бодож түүнийг зодсон хүмүүс нь шагнал хүртгэн гэж бодож байтал настангууд хойш эргэж залуухан хөрөө ширтээд хүндэтгэлтэйгээр асуулаа. Эрхмээ хараач энэ. Чүфэн хөнгөн инээмсэглээд ингэж хариуллаа. Захирал хэлэхдээ Ли Датов руу дайрсан хэний ч бай хөл гарыг хугал гэсэн. Яасан эсэргүүцэх нь үү? Гэт Чүфэн алгаа дэлгэн захирлын пайц тэмдгийг гаргаж ирэв. Мэдлээ эрхмээ. Захирлын пайц тэмдгийг харсан настангууд ч сэтгэлээ чангалан ахиж эргэлдсэнгүй. Тэгээд настангууд урагш харах үед тэдний царай нь алах хүслээр дүүрч ямар ч өршөөл үзүүлэхгүйгээр өнөөх хоригдлууд руу дайрав. Энэ үед янз бүрийн хашгираан гарч бүх хоригдлууд настангуудын дайралтанд гар хөлөө хугалуулсан юм. Харин Ли Датов гүн цочролд орж амн ангайж гөлрөн суулаа. Нөгөө залуухан хөө түүнийг шоронгоос авч гараад цагаан толгойт бүргэд дээр суулган зэрэглээ таянга сургуулаас хөдлөн гэрийнхэн зүг нээсэх үед л тэр энэ хүү түүнийг аварч байгааг ухаарсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.